За сонгуулийн ерөнхий орооны дөрвөн гишүүний тухай асуудал ярьж байна. За удахгүй одоо нөхөн сонгуульч явах гэж байна. Нэг жилийн дараа ч ерөнхийлөгчийн сонгуул болох нь. Тэгэхээр энэ сонгуулийн ерөнхий орооны 9 гишүүнийхээ орон тоогийн гүйцээгээд ингээд сонгоод явуулах нь томлоо явуулах нь зүйтэй байхаа. Би бол бас боломжтой хүмүүс орж ирсэн юм уу гэж харж байна. За энэ төрийн байгуулалтын байнгын ороо хуралдсан юм байна. Энэ байнгын орон дээр ч одоо яагаад тийм асуулт санал байхгүй гэдэм бэ? Сонгуул бол одоо маш чухал шүү дээ. Энэ одоо төр засгийн үндсийн үндэс шүү дээ. Тэрийг асууч барайд. Тэгээ сонгуул хуулийн дагуу зөв шударга явж ээж энэ хүлээн зөвшөөрөх гэдэг асуудал байна л да. 2008 оны 7 сарын 1 шиг ийм болгочихгүй байх хэрэгтэй. Энэ сонгуулийн ерөнхий орооны очих гэж байгаа гишүүд бол маш анхаарч ажиллах хэрэгтэй. За энэ сонгуульд бас нөлөөлнө гэдэг үйл ажиллагаанууд байна. Энэ гадна дотны улсууд иймэрхүү үйл ажиллагаанууд явж байна. Тэгээ сонгуул хүлээн зөвшөөрөхдөө одоо ард түмэн маань, иргэд маань, сонгогчд маань одоо жилээс жилд энэ оролцоонд багасж байна. Та бүхэн сая сонгуул боловсрол энэ төргээ нэлээд ямирх шиг боллоо. Тэр тал дээр та нар ямар бодолтой байна вэ? За энэ цагдаагаас бас нэлээд тийм хүмүүс орж ирсэн байна. Актив төгссөн. Энэ бол би зөв л гэж бодож байна. Аль болохоор одоо энэ сонгуулийг ямар нэгэн оролцоо энэ тентхийн нөлөөлөлгүй ингэж хийх нь зөвтэй байх. Тэгэхгүй бол одоо сонгуулийн өмнөх нь тэр бүх телевизээр одоо эрүүгийн элемент эрсдийн үүдийг гаргаж ирэл ингээл ард түмэнд нөлөөлөхгүй ингээл яриад идэг штэ. Энэ юмыг та нар юу гэж боддتي? Энэ одоо яаж байгаа асуудал вэ? За ингэж явуулсныгаа дараа энэ харж байхад одоо энэ улсын их хурал бүрдсэн байгаа. Энэ нийслэлийн иргэдийн хурал мурлыг харж байхад бол бас хэцүүхэн л байна штэ. Одоо ардын нам бол 35% санал авсан. Одоо хүн нам нь 10% санал авсан. Эднэр бол нийлээд олон болж чадахгүй ард түмний авсан саналаар. Тэгээ хүлээн зөвшөөрөхдөггүй. Нөгөө үндсэн хуулийн дээр чинь бүх одоо төрийн эрх мэдэл ард түмнээс үүдэлтэй л гэж байгаа. Тэгээ ийм үн одоо бас нийцэхгүй байгаа байхгүй юу? За та бүхэн өөрсдөө одоо иргэдэд сонгогч сонгуулийн боловсрол олгоно гэж яриад байх юм. Энэ одоо намуудаас эхэлсэн дээр баха. Тэгээ сонгуул явлаа гэд За гишүүн нэрлэгч бүрээсөө. За асуулт асууж байна. За гишүүний асуултанд хариулъя. За гишүүний асуултанд гарсан сонгуул нөлөөлөх үйл ажиллагааны талаар юу гэж боддог вэ гэхээр дэлхийн геополитикийн нөхцөл байдал ингээд хурдтай энэ өөрчлөгдөж байгаа тохиолдолд гадны ямар нэгэн байгууллагын нөлөө, зохион байгуулалтын хэсэг этгээд бүлэг хүмүүс иргэний сонгуульд нөлөөлж байгаа энэ асуудлууд дэлхийн нийтийн хэмжээнд яригдж дэлхийн хэвлэл мэдээлэл хэрэгслүүдэд зөндөө гарч байгаа та бүхэн мэдж байгаа. Одоогийн байдлаар Монгол улсын болсон сонгуулиудад албан ёсоор гадны нөлөөлөл орсон шүүх хууль нэлтийн байгууллагаар асуудал шийдэгдсэн энэ тохиолдол бол одоогийн байдлаар бол байхгүй байгаа. За бид Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3 дугаар бүлэг заасан төрийн эрх мэдлийг үндсэн хуулийн бус харгаар авахаас сэргийлэх, дээрээс нь гадаадын зохион байгуулалтын хүчин зохион байгуулалтын улс орон одоо иргэд сонгуульд нөлөөлөх энэ үйл ажиллагааг бол засан зогсоох, урьдчилан сэргийлэх, тэмцэх энэ чиглэлийг эргэцэн үнцийг боловсруулангуй болгоно гэдгийг бол үзэл баримталд бол заасан байдаг. За би бол одоо сонгуулийн ерөнхий орооны гишүүдээ сонгогдсон тохиолдолд бол энэхүү одоо үзэл баримтлалынхаа заалтыг бол хэрэгжүүлэх энэ үйл ажиллагаа нэлээд анхаарал тавьж ажиллаж түрүүн гишүүний хэлсэн шиг 7 сарын 1-ний өдөр болсон энэ үйл явдал шиг энэ үйл явдлыг одоо дахиж гаргахгүй байх талаар бол одоо төрийн албанд одоо төрийн тусгай албанд 34 жил ажилласан туршлага мэдлэг энэ бүхнээ болоо зориулан ажиллана гэж бодож байна.
За иргэдийн оролцооны хувьд бол жил ирэх тус сонгуул болгоноор бол багасж байгаа. За үүн дээр миний хувийн бодол бол одоо иргэдэд сонгуулийн боловсролыг ялангуяа залуу үеийнхэнд тэхүү оолох замаар иргэдийн оролцоог ялангуяа 18-аас 19, 18-аас 24 насны бүлэг хамаарах залуучуудын боловсролыг дэвшүүлснээр илүү их оронч үндэсний одоо эрх ашгаа дээдлсэн их оронч ийм сэтгэлгээнүүдийг суулгаж ийж бид нар одоо сонгуулийн хэрэгцээ тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх бас шаардлагатай байгаа. За намуудад боловсрол бас энийг тусгаалan олох шаардлагатай байна гэдэг одоо гишүүний энэ саналтаа бол би бүрэн нийцэж байгаа. Зөвхөн одоо иргэдэд гэхгүй бас улс төрийн намуудад тусгаалсан сургалтуудыг бол сонгуулийн ерөнхий орооноос бол зохион байгуулж явуулдаг. За энэхүү үйл ажиллагааг бас илүү өргөтгөх, илүү хүртээмжтэй болгох талаар одоо бид сонгуулийн ерөнхий орооны гишүүнүүд томилогдсон тохиолдолд бас анхаарч чиглүүлж ажиллая гэсэн бодол байна. За дараагийн нэр дэвшигч. За гишүүний асуултанд хариулъя. Тэгээд нэр дэвшигчийн хувьд бодож байгаа бодол бол сонгуулийн үед бас сонгуульд нөлөөлөх янз янзын бас эрүүгийн элементүүд дээр нөлөөлж ирсэн асуудал. Тухайн үедээ бас 24 оны Улсын хурлын сонгуульд гэхэд цагдаагийн байгууллагад 1217 гомдол мэдээлэл ирж энэний дагуу шалгаж исэн ийм статистик мэдээ байдаг. Яг өнөөдрийн байдлаар миний одоо юмгээр бол цагдаагийн байгууллагад байгаа мэдээллээр бол яг энэ нөлөөлөд энэ сонгуульд нөлөөлсөн байна гэсэн шийдэгдсэн шүүхээр шийдвэрлэгдсэн юм алга. Одоо бүр цаашид одоо бас сонгуулийн ерөнхий ороонд нэр дэвшиж байгаа. Дээр нь бас цагдаагийн байгууллага энэ дараагаар ажиллаж байгаа хувьд энэ эрүүгийн хуульд бол сонгуулийн үеэр ил тудал мэдээлэл тараах гэдэг зүйл анги хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Тэгээд энэ сонгуулийн үеэр худал мэдээлэл тараасан бол тэр нь хуулийнхын байгууллагаар тогтоогдвол энийг бас шийдвэрлээд явах боломж бол байгаа. Ер нь бол цаашлаад нөгөө эрүүгийн хуулийн худал мэдээлэл тараах гэдэг зүйл анги 13-14 маань одоо цэцээр ингээд төдөлжүүлсэн ийм байдалтай байгаа. Энэ асуудлыг бас сонгуулийн ерөнхий орооны гишүүнээр бас сонгогдвол бас мөн бас цагдаагийн байгууллагаасаа хууль зүйн дотоод хэргийн яамаараа дамжуулаад энийг бас нэг талд нь багтаа шийдэхгүй бол энэ хоёр хуулийн зөрчилтэй заалт одоо яг мөрдөгдөд явж байгаа гэдэг ийм бас бодол санаа байна. Гишүүний асуултанд хариулъя. За нэгдүгürt одоо өнгөрсөн хугацааны сонгуулиудад харахаар иргэдийн төрийн албаа агчдад итгэл нэлээд сул байгаа мó гэж харагддаг. За сонгуулийн бүх төвчний сонгуулийг зохион байгуулахад улсын мөртгөлийн байгууллагын бүх төвчний албан хаагчид өргөсөн дангарах хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэн ажилладаг. За сонгуулиудын хугацаанд улсын мөртгөлийн байгууллагын төрийн албан хаагчдтай холбоотой алдаа зөрчил, гомдол, хян шийдвэрлэгдсэн тохиолдол тоо судалгаа байдгүй юм байна. Тэгэхээр энэ сонгуул зохион байгуулж байгаа сонгуулийн байгууллагын ажилтнад за төрийн албан хаагчдад төрийн байгууллагууд буюу төрийн тусгай чихүү үүргийн байгууллагууд бие биендээ харилцан хяналтыг бүх төвшөнд нь тавьждаг. Тэгэхээр энэ төрийн албан хаагчдад итгэх энэ сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа ажилтнуудад итгэх иргэдийн итгэлийг олж авах нь энэ чухал асуудал байна гэж үзэж байгаа. За гадаадын нөлөөнд автах асуудлаар бол одоо эрх нь бол одоо хэвлэл мэдээлэл бусад төвчөнд одоо нөлөөллийн хэрэгслээр дамжуулан мэдээлэл түгээх эрх нь бол хуулиар олгогдсон байгаа. За хариуцсан байгууллага улсын мөртгөлийн байгууллагын төрийн албан хаагчдыг сонгуулийн үеэр одоо хэд олон нийтийн болон хэвлэл мэдээллийн нөлөөнд автахгүй хуулиар хэвлэлсэн чиг үүргээ шударгаар хэрэгжүүлэх энэ тал дээр бодлого, анхаарал, хяналт, нэгдмэл арга зүйг барьж ажиллана гэдгийг илэрхийлж байна. За
Гомбот гишүүний асуултанд хариулъя. Сонгуулийн үеэр гадны нөлөө байх асуудал дээр бол ер нь бол энэ тал дээр байнга анхаарах хэрэгтэй. Энэ өнгөрсөн хугацаанд бол гайгүй байна гэж би бодож байгаа. Өөрөөр хэлбэл саналыг цаасаар өгөөд санал авах, дүнг гаргах, дамжуулах, нэгдсэн дүн гаргах одоо энэ процесс бол захимаар явж байгаа. Энэний ард бол бүх хэсгээр хяналтын доолох хийгдэж байгаа. Тэгэхээр энэ дээр бол ямар нэгэн байдлаар бол зөрүү нэг саналын зөрүү гараагүй учраас бол санал өгөх одоо гадны нөлөө нь бол гайгүй байсан байна. Харин одоо саналаа чөлөөтэй илэрхийлэх байдал дээр бол ямар нэгэн захиргаат хэн нэгний дарамт шахалт байх одоо иймэрхүү асуудал бол байхыг үгүйсэхгүй. Энэ дээр бол бас анхаарч ажиллах хэрэгтэй. За энэ эрдэсийн хувьд бол багасаад байгаа. Энэ дээр бол төрөний хэлсэн дээр нэмээд хэлэхэд энэ сонгуулийн тогтолцоо одоо хуучин мажоритар тогтолцоо байж байгаад одоо холимог тогтолцоор орчлоо. Тэгэхээр энэ бол тодорхой хугацааны дараа бид нар бол бас эрт сайжрах бас үндэс болж магадгүй. Ягаад тэгэхээр өмнө нь бол миний санал гээгдлээ гэдэг асуудал яригддаг байсан бол одоо саяны 2024 оны их хурлын сонгуулиар бол мажоритар тогтолцоогоор нэг ч суудлаа аваагүй ирнэ. Пропорционал тогтолцоогоор 4 суудлаа авсан 2 ном хэвсэл байна. Өөрөөр хэлбэл одоо иргэдийн санал гээгдэхгүй болж эхэлж байна л да. За мөн одоо улс төрийн намын тухай хуулиар шинжилсэн найруулгаар бол улс төрийн нам өөрөө гишүүдтэй үйлчлэх, гишүүдтэйгээ одоо сонгуулийн улс төрийн боловсрол олгох, мөн иргэд одоо тодорхой нийгмийн бүлгүүдэд улс төрийн боловсрол олгох одоо юм үүрэгтэй байгаа. Түүнд нь одоо сонгуулийн ерөнхийдөө бас хяналт тавих үүрэгтэй. Тэгэхээр энийгээ дагаад бас сонгогчийн боловсрол бол дээшлэх боломжтой гэж бодож байгаа.